учрал даргыг улсын хурлын даргаар сонгогдоход нь ардчилсан намын бүлгийн зарим гишүүн дэмжиж санал өгсөн байна. Тэр тусмаа цогтгорол гишүүн та дэмжиж санал өгсөн байна гэдэг зүйлийг бас над руу зарим сэтгүүлчид асууж исэн. За жишээ нь энэ дээр би нөхцөл байдлыг та бүхэнд бас тайлбарлая. Яг улсын хурлын үйл ажил бид нэр амар баясгалан даргыг хуралдаанд орохгүйгээд амар баясгалан дарга огцроод улсын хурал төсөв батлахулсан үйл ажиллагаа явуулахын боломжгүй болцсон байсан үед бид нар бас энэ гарц харгалгаа гаргахын тулд Тэмүүжин гишүүн санаачилж хуулийн төсөл өргөн барьсан. Бид нэр зүгээр нэг улс төрдсөн үйл ажиллагаа ардчилсан намын бүлгээс явуулаагүй. Аль хэзээний бэлэн хуулийн төслөө бичээд бид нэр өргөн барьсан. За тухайн үед улс төрийн ямар ойлголцол болсон бэ гэхээр за учрал даргыг энэ улсын хурлын үйл ажиллагааг хэвийн гацаанаас нь гаргаад ардчилсан намын бүлгийн хуулийг хэлцэх ёстой гэдэг байр суурь дахиад дээрэс нь улсын хурлын дарга томилогдсны дараа ардчилсан намын хуулийг үргэлжлүүлэн хэлцэх асуудалд оруулж хэлцэнэ гэсэн. Энэ хаврын чуулганаар нөгөө ардчилсан намын өргөн барьсан зарчмын шаардлагын хуулийн төсөл байхгүй. Ийм учраас бид нар зөвхөн гацаахын төлөө асуудалд хандаагүй бид нар боломж олгосон одоо нөгөө хуулийг хэлцэх ёстой хэлцэх тов дараалалд байхгүй байгаа учраас бид нар өмнө нь тавьсан зарчмын шаардлага биелүүлнэ гэдэг ийм байр сууриас асуудалд хандсан шүү гэдгийг бас ингээ хэлье.